さあ始めようか。久しぶりだな。いい夜だね。 21-р зууны шоунын аниме стайлыг ахин амьлуулж чадсан цөөгч Koyohiro Kitogiki Kimetsu no Yaiba аниме нь 2019 оны 4 сарын 6-ны өдөр Японд нээлттэй хийж эхний улирлын Tokyo MX гэж суугацсан бол 2 дугаар улирлын Fuji TV-гээр гарч эхэлжээ. 術式展開。 Тус зохиол нь анх 2016 онд Weekly Shonen Jump сэтгүүл нэтлэгдсэн тариуда амжилтуудыг гаргаснаар гарч эхэлсэн бөгөөд бусд манга шигээ байсангүй. 2020 онд манга net 82% борлуулагдаж тэгжилтэй One Piece-ийг давж Японы түвэнд хамгийн их борлуулсан манга болж хувирсан юм. Бид бүхний сайн мэдэх Mugen Train нь Японы бокс офисын номер 1 болж Spirited Awakening-ы 19 жилийн рекордыг эвдсэн. За ингээд тус аниме Bakuman's-ийг хөрвүүлээ. Тэгэхээр одоо бичлэгээ гол хэсэг рүү орцгоё. 鬼にならないなら殺す。 Тус анимеийн алдар төрсөн шалтгаан юу байсан бэ? Зохиолын татдаг үзэж бид бүхэнд юу хэлэх гээд байгаа заасан. Хамгийн чухал нь сайхан нээлттэй байсан Infinity Castle буюу хязгааргүй цай зарахын тухай юм. 逃げるな卑怯者！逃げるな！ Хэрхэн алдар төрсөн бэ? Гайхалтай анимац. Ufotable студийн бүтээсэн тулаан гэрэл өдрийн дүрслэл нь бус анимагаас онцгой ялгардаг. Түүний гадна CGI болон 2D анимацийг маш сайн ослуулдаг юм. Тулааны сценууд нь жигд хурд хөдөлгөөнтэй цус болон гал осны эффектүүд үнэхээр бодит харагдуулсан нь үнэхээр магтууштай. 2-дугаарт гэрэл бас өдрийн ашиглалт. Гэрэл өдрийн конструкт гэдэг учраас сценууд нь илүү гүн гүнзгий драматик харагдуулдаг. 鬼物人無惨だ。奴は首を切っても死なない。こいつがあれがあの男が奴が鬼物人。 3-дугаарт тулааны дүрслэл ба камеруудын хөдөлгөөн. Камерууд хөдөлгөөнтэй динамик байдлаар санжуулан тулааны хурд хүчийг хөдөлдөг бөгөөд 360 градусын rotation camera эффектүүд тулааны өсөлтөдлөл адреналиныг мэдрүүлдэг. Дөрүүдийн хөдөлгөөн ба эмоц. Зөвхөн толтонд дэвээ дөрүүдийн нүүрний хөдөлгөөн, нүд царайны илэрхийлэл, нарийн сатир төлөвлөсөн аж. Энэ нь үзэгчдийн дөрүүдтэй илүү холбож, илүү гүн гүнзгий оруулахад тусалдаг юм. Гол санаа. Тэдгээр дөрүүд нь зөвхөн сайн ба муу гэсэн хоёр талд хуваагдахгүй. Харин сэтгэл хөдлөл, хайр, төрлийн хувьд хүний мөн чанарыг харуулсан байдаг. Энэ нь үзэгчдэд тэднийг илүү ойр дотно, хувь хүний зан чанар онцлог байдлыг татгаж өгдөг. Хувь хүний сэтгэл хөдлөл ба хүнэт зүйлс. Айдас, зовлон, хайр, нөхөрлөл зэрэг хүний үндсэн сэтгэл хөдлөлийг хүнзээ харуулдаг бөгөөд үзэгчдэд дөрүүдийн бодит сэтгэл, шийдвэр, хүлээн чанар мэдрэгддэг юм. Тулаан нь зөвхөн бие махбодын болон хүчний өрсөлдөөн биш юм. Мөн хүнлэг чанар, сонголт, ёс суртахуунд анхаарсан юмсан ч. Зарим дөрүүдийн ардч бас зовлон, хайр, хүсэл байдаг тул үзэгчдэд муу гэж бүхнийг нэг хэмжээсээр үзэх боломжгүй олгуулдаг аж. Swordsmith Village болон Ashura Turning аркууд нь аниме цувралын эсрэг нэгтгэсэн compilation маягийн бүтээл байсан бол Infinity Castle-ын арк өргөн хүрээний агуулга драмын хувьд планы адал явдлыг
бүрэнгүйсэн бүтэн урт хэмжээний кино болж хувирсан Mugen Train-тэй илүү төстэй. Энэ бүтээл нь 2024 оны 6 дугаар сард зарласан хурлын киноны анхны хэсэг бөгөөд төр улирлын тогтолцоо шууд үргэлжлэх юм. Түрүү хэлсэнчлэн Японы бүх цаг үеийн хамгийн их орлого олсон кино Mugen Train байсан бол өмнөх хандлтаа хэвдэж үнэн илүү их орлого олсон юм. Энд баг зэргийн спойлер болон зарим нэгэнд хаамгууд орсон тул киног нь үзээгүй хүмүүст анхааруулж хэлэхэд киног үзснийхаа дараа орж ирэхэд зөвлөж байна. 腕をどかせ。私はここにいる。 Demon Slayer Infinity Castle бол энэ анимегийн end game гэж хэлж болно. Энд бүх хашира болон стори ангуучид музаан аав мэдэж дээд царны сүрүүд нэг дор цуглана. 赤座。お前は度が過ぎる。 Infinity Castle хязгааргүй ордон бол хязгааргүй цайз ордон алин чахав бол Музаан Кибуцүүчигийн нууц оршин суудаг орон зай. Ерөнхийдөө бэкрумстэй зарим талаараа төстэй. Одоо жишээлбэл ерөөсө дуусашгүй тэ. Үнэндээ энэ газар жирийн ордон биш харин чиний хувьд өөр нэгэн ертөнцийг орших dimension. Infinity Castle-ийн загвар нь Япон театрын No Stage болон Сумэдийн архитектураас санаасан байдаг. Энэ цайзыг Накиме Бива хөгжим тоглолдог зүтгэр удирддаг. Тэр Бивагаа тоглоход ордны өөрөө шат ханыг хүснээрээ хөдөлгөж байрлалыг мөн өөрчлөг юм. Тулааны хувьд Shinobukouchi эсрэг Dama, Zenitsugi эсрэг Kaigaku, Shin дээд царны 6, Tanjiro болон Gyu эсрэг Akaza гэсэн талаануудыг харах болно. Эхний part 1-ээс. Akaza Returns бол зөвхөн эхлэл. Харин дараагийн кинонуудад Demon Slayer-ийн хамгийн хүчтэй, хамгийн emotional мөчүүд бидний хүлээж байна. Ингээд Infinity Castle ихний кино Akaza Returns-ийн тухайд бидний мэдж байгаа зүйлс юм. Харин дараагийн планууд улам аимшигтай, олон сэтгэл эндэлсэн байх болно. Тэгэхээр бэлтгэлтэй байхыг хүсэж байна. Ерөнхийдөө энэ хэсэг бол миний өөрийн хэсэг. За өөрийнх нь цаашаа яг нэг юм юу болсноо ярьдаг хэсэг болцоход байгаа. Энэ удаагийн хэсэг маань жоо удажиж гарсан. Ягаад гэх юм бол энэ хэд нэг хоолой өвдсөн байгаа. Хоолой өвдөд нэлийн завгүй яваад тэгээд жоохон удаасан бол уучлаарай. Тэгээд тун удахгүй илүү гоё сонирхолтой бичлэг хийн гэж бодож байна. Тэгэхээр дараагийн бичлэг хүртэл түр баяртай. 地獄に行くのはお前だ無駄。絶対に逃がさない。やってみろ。できるものならかまど炭治郎。必ず倒せ。鬼滅に無駄。